Найз хүүгээ олон өдрийн туурш буюу нийтдээ 9 хоногийн туурш зодож тарчлаа улмаар амь насанд нь хохироосон байж болзошгүй хэргийг өчигдөр дүүргийн эргийг агашны 1-р шүгшүүсэ. Энэхүү хэргийн шийдвэрлэлийн талаар өнөөдөр тус шүүгээс мэдээлэл хийлээ. Тус шүүгийн хэвлэл олон нийтэд харилцах ажилтны мэдэгдэж байгаагаар энэ хэрэгт нийтдээ 4 удаа шинжээчийн дүгнэлтийг хийсэн. Энэхүү дүгнэлтэд бол Алтан хүн олон өдрийн туурш найз хүүгээ зодохдоо биед нь хөхрөл, няцрал зэрэг хөнгөвтөр гэмтлийг учруулсан шүүхийн шинжээчд үзсэн. Харин амь насаа алдсан шалтгаан бол архи согтууруулах хундааг хэтрүүлэн хэрэгэлдэг байснаас үүдсэн илэгний өрөвсөл мөн цөсний шүүрлээс үүдэн энэхүү амь насаа алдсан гэж гарсан байна. Иймээс Алтан хүүг талигачийн амь насыг шууд хохироосон гэж үзээгүй учраас агшны шүүхээс Алтан хүүд 3 жилийн харьяалыг оноож өнгөрсөн хугацаанд эдэлсэн боловч жил гаруй хугацаанд эдэлсэн цагдаарах 461-р ангид өнгөрүүлсэн хоногийнхаас ч ял оноосон гэж мэдэгдэж байна. Талигачийн зүүн 5-6 дугаар хавирганы шууд бос хуурал зүүн нүдний дээд доод зохины хацар хамрын доод ирүү баруун мөр 2 гарын буглаг тохой шуу сарвуу 2 гуй шилбэнд цус хуралт зүүн тавхайн цус хуралт бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн хүндөвтөр хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй гэж гарсан байдаг. За харин талигаач нь хордлогын гаралтай элэгний эд цөсний цоргоны өрөвслийн улмаас элэг бөөрийн дутагдалд орж нас барсан талаар дүгнэлт гарсан байт юм байна. За мөн цогцыг дараагийн шинжээчийн дүгнэлт нь цогцыг оршуулсан газраас нь гаргаж бүрэлдэхүүнээр дахин шинжилсэн 2014 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 54 тооц дүгнэлтээр за дээр 2 гарсан дүгнэлтүүдийг үгүйсгээгүй боловч за талигаачин согтууруулах хундааны зүйл хэтрүүлэн хэрэгснээс элэг цэсний эдийн өвчл үүсний суурин дээр доргилт гэмтлийн улмаас цөсний сувг хүүдийн хан гэмтэд цөсшүүрсэн гэж дүгнсэн байдаг. За дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь тодорхой бос байсан учраас шүүх хуралдааныг хойшлуулад шүүхээс дахин нэмэлт шинжээч томилт нэмэлт шинжилгээ хийлгэсэн байдаг. За энэхүү нэмэлт шинжилгээгээр талигаач Б цэдийн ишийн биед гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах дээрх дурдсан гэмтлүүд за зүүн тавхайн цус хуралт зулгаралт гэх мэт дээрх гэмтлүүд нь дангаараа цөсний ханы гэмтэл үүсгэхгүй болно. За эдгээр гэмтлүүдээс хэвлийн цээжний доргилт үүсгэсэн эсхийг тогтоох боломжгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт. Нийтдээ 4 шинжээчийн дүгнэлт 4 удаа шинжээч тамж дүгнэлтүүд гарсан байдаг. За Алтан хүн талигачийг зодож бие махбодд нь санаатаагаар хөнгөн гэмтэл учруулсан нь талигачийн үхэлд шалтгаанд холбоогүй байна гэж шүүх дүгнж үзсэн. За өөрөөр хэлбэл талигачийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас цөсний сувг хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт эд эсийн макро микро шинжилгээний дүгнэлтүүдээр гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдохгүй юм аа. Талигачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчдийн зүгээс талигачийн амь насаа алдсан шалтгааныг тогтоох шүүх шимжилгийн шинжээчдийн дүгнэлтэд эргэлзэж байна. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн ямар нэгэн байдлаар худал дүгнэлт гаргасан байж болзошгүй. Иймээс үнийг шалгуулна гэж удаа дараа мэдэгдэжсэн юм. Гэхдээ шүүхээс мэдэгдэж байгаагаар 4 удаагийн шүүхийн шинжээчийн дүгнэлтээр Алтан хүн талигачийн амь насаа алдахад ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй учраас үүнийг шинжээчд ямар нэгэн байдлаар бусдын нөлөөнд автсан гэхийг нотлох ямар нэгэн баримт байхгүй гэлээ. Эцэст нь нэмжлэхэд Алтан хүн талигачийг олон өдрийн турш зодож тарчлан өөрийн дарамтад байлгадаг байсан. Мохоо зүйлээр байнга зодож хөхрөлт няцралт болон хөнгөн гэмтэл учруулдаг байсан. Гэхдээ энэ нь дотоод эрхтэнд нөлөөлөх ямар нэгэн гэмтэл учруулаагүй учраас ийхүү 3 жилийн архиал оноосон гэлээ.